нөгөө нэг сингл буунуудаар буудна, шотганаар шүршин. Надад энэ S12-оор шүршдэг л жоохон хитрхи тэгш бус санагдаад байна. Сайн уу залуусаа, өнөөдөр 26 оны 2 дугаар сарын 3 ойр диж бүрдлийн бичлэг хийсэнгүү хамтдаа Эрдэнэ тод руу явах OnePlus setup-ыг өгсөрцгаая. Захиалагч маань ямар хэрэгслүүд сонгосныг нэг бүрчлэн танилцуулгын зэрэгцээ тайлбарлал явъя. Мэдээж хамгийн ихэнд OnePlus-ийн Pad 2 Pro 144 Гц 13.2 инчийн дэлгэц 256 багтаамж гэх мэт тулцсан таблет гэвэл үүнийг л хэлэх баг. Ээлжид бүтээгдэхүүн болгох холбогч төхөөрөмжийг сонгоё. Энэ бол GT3 биш, GT2 биш. Lenzag-ийн Scorpion 2 юм аа. Эдгээрийг тайлбарлах нь бараг илүү үстэй. Энэ нөхөр байхгүй бол бидний хувьд зүгээр иймэрхүү keyboard, альсгүй маус залгаад шууд тоглож болохгүй. Үүнийг одоо тайлбарлахаас үнээр хаширж шүү. Дараагаар нь биднэрт keyboard хэрэг болно. Keyboard-ыг тухайн захиалагч маань чимээгүй даралттай өргөн дээрээс нь wireless буюу утасгүй загварыг сонгосон. Тэрхүү сонголтод нийцэх 100% нийцэх бүтээгдэхүүн бол EOS-гийн CAD-122 wireless загвар байна. White Axis-тэй болохоор даралт нь чимээгүй тодорхой. Одоогоор 3 чухал хэрэгслээ сонгосон байна. Таблет, холбогч, keyboard. Дараагийн сонголт маус. Маусыг ч гэсэн мөн ялгаагүй утасгүйгээр сонгосон. Одоо сүүлийн утасгүй хэрэгслүүд хоцорно гэж байхгүй. Team айц саяар нь бол байгаа бол ардаа орхисон дээр. Эдгээр wireless хэрэгслүүд нь 2.4 Гц-ээр дамждаг учраас ямар ч delay байхгүй. Дээрээс нь хэрэглээний хувьд та өдөрт 3-4 цаг суудаг байлаа стандарт суулт гэж бодоход тасралтгүй 5-7 хоног ашиглах боломжтой. Тэгээд та хүсгэл юм бол өөртөө дагалдаж ирж байгаа кабелээр залгаад уцтай маус шиг болгочихвол нус. Тэгэхээр бидний сонголт VGN Dragonfly F1 гэх загварын маусыг сонгосон. Гол хэрэгслүүд сонгогдсон. Одоо бидэнд тогтоогч болон хөргүүр шаардлагатай. Тэгэхээр SPU cooler гэж яригддаг тийм. Энэхүү шинээр ирсэн Pirate Sahara гэх загварын галзуу хөргүүрийг сонгосон. Энэний хөргөх чадамж төр бол үнэхээр амар юм билий. За тэгээ бидний хувьд ер нь бол сүүлийн үед PUBG Mobile, ялангуяа PUBG Mobile утсыг ямар их ачааллуулдаг лээ тий. Энэхүү таблет төр графикийн хувьд тултал явж байгаа учраас тодорхой хэмжээний ачаал авах нь. Тэгээ ер нь бол Android үеийн системтэй таблетууд халах нь харьцангуй гайгүй байдаг. Юутай харьцуулахаар ихээр iPad-тай. iPad бол бас солиод аална. Тэгээ анхнаасаа ийм хөргүүр ашиглахын давуу тал ер нь юу юм гэхээр тухайн таблетийнхаа үзүүлэлт буюу графикийг тултал нь тавиад хэдэн цагаар суусан ч бай таны таблет өөрөө ачаал авахгүй, FPS унахгүй, хэрэглээг, насжилтыг батарей талаас нь урсгах боломжтой. За дараагийн хэрэгсэл чихвч. Энэ бол Alder HyperX-ийн AirBuds 2 байна. Энэхүү чихвчийг өмнө бас зөндөл танилцуулж ирсэн тий. Юугаараа даваа талтай юм гэхээр зүгхөд тухтай. Дугралт бол ярилдаггүй их тийм. Ер нь бүгд л харж байсан дөө тий. Мэргэжлийнхэн сонирхогч бүгд л шиг ашиглаж байгаа да. За эцэст нь биднэрт шинэ юм авч байгаа юм чи мэдээж mousepad хэрэг болно. Энэ бол Cherry байла. Ийм хүнийг иж бүртэл угсарахад бэлэн боллоо. Тэгэхээр эхнээс нь танилцуулъя. OnePlus-ийн Pad 2 Pro, Lenzag-ийн Scorpion 2, EOS CAD-122, Cherry-гийн mousepad, HyperX-ийн AirBuds 2, VGN Dragonfly F1, за тэгээд Pirate Sahara гэх SPU cooler байна. Одоо яг хэд гэж асуух гээд бэлтэж байгаа бах тий. Эдгээрийн үн манай пэйж руу ороод чат хэсэг дээрээс харахад
бүх мэдээлэлтэйгээ бэлэн тавигдсан байгаа. Тэгэхээр дараагийн процесс болох тохиргоо хийгдэхийн өмнөх угсралт. Угсралт гэжтэй зүгээр хайрцаг нь болсон гараад тавих. За тэгэхээр ялангуяа холоос авж байгаа хэрэглэгчтэй зориулж авсан бүтээгдэхүүнүүдийг нэг бүрчлэн задлаад яг өөрийн бээр шалгаад явуул аливаа эрсдэл буурдаг. Эхний хэлжинд хөргөөрөө тавьсан байна. Таблет маань өөрөө үйлдвэрээс 2 өнгө ярьдаг. Нэг шинхэр нөгөөх нь юм саарл. Хөргөөрийг бол бидний хувьд ингэж байршуулна. Тэгээ өмнө дурдж байсанчлаа энэ хүү OnePlus гэдэг брендийн нэг онцлог байдаг. Өөрийнх нь warp charger буюу 67 ваттын цэнэглэгч нь маш өндөр хүчтэйгээр шахдаг. Одоо гэхдээ 67-ын өндөртөө орохгүй байх. Гэхдээ OnePlus бол айгүй онцлогтой цэнэглэгч их голдог. Яг энийгээрээ шууд залгагдчихэж ижил цэнэгээ маш сайн авдаг. Энэ бол Lensa Scorpion 2 гэх холбогч. Үндсэн брэнд нь бол Gamwing гэж байна лээ. Өөрт нь CGS болон CGS руу кабел дагалдж ирдэг. Энийг бол зайлшгүй ашиглах шаардлагатай. Тэгээ холбогчийн давуу тал өөр дээрээс бүх оролт гаралтуудаа шийдчихдэг. Цэнэглэгч өгөөд энэ дээрээс шууд холболт нь орж ирнэ. Шууд холболт Bluetooth биш, шууд холболттой байхын давуу тал ямар нэгэн delay үүсэхгүй. Нэг юм хөлтөө тэгээд энэ дэр чихвчний оролтыг 3.5 болгон USB-A гэх оролдоор шийдээд өгсөн. Энэ бол LED индикатор. Хүртлийн 2 оролт нь keyboard mouse-ны зурагтай байгаа биз. Энэ бол keyboard mouse-аа залгах. Доороо ингээд бас нэг RGB-тэй. Ээлжит бүтээгдэхүүн бол keyboard. Түрүүн тайлбарсан тийм EOS-ийн Catalan 02 чимээгүй даралттай амин гол нь. Чимээгүй даралттай байхын давуу тал чихэн дээр тачигнаад байхгүй. Хажууд байгаа хүмүүст саад болоод байхгүй. За энэ өөрт нь CGS-аар кабел дагалдаж ирнэ. Keyboard-ны арт тал дээр нөр 2.4 Гц dongle гэж яригддаг тийм тэр нь байгаа. За тэгээ бусад мэдээллүүд байна. 100 мАh батарейтай. Энэ дээдлийн гэрэлнүүд гэдэг давхар рек дээр макро үйлдлийн G1-ээс G4 нь F1-ээс F4-төөгөө давхарцдаг даралтын хувьд. Энэ бол маус хамтаа задлаа. Надад энэ маусны өнгө нь бүр үнэн гоё санагдаад байгаа. Нөгөө нэг уламжлалт цагаан хар гээл те. Тэрний ачаад бол бас гоё ягаан штэ. За тэгээд бидний хувьд донглоо залгаад хүү донглыг холбогчн дээр залгаж өгөл болов. Тэгэхээр холболтын хувьд бол ширээн дээр маш гоё эмх цэгцтэй болж өгдөг. Тухайн маусыг давхар Bluetooth-ээр офис хэрэглээнд шилж болдог. Дээшээ түлхээр 2.4 Гц-тэй. За тийм дээр DPI цөлчж байгаа. Тэгээ өөрт нь хайрцагын дотор нэг кабель дагалдаад ирж байгаа. Кабельний хувьд нэлээд урт. Тэгээд энэ нөхрийг ингэж залгалаад бол ерөөсөө уцтай маус болчихж. Хэрэглэж авах явцдаа, тоглож авах явцдаа ингэж залгаад. За нэг матч тоглохгүй дээ. Зэрэг дүүрчин. Гэт хэрэгслүүдээ wireless буюу уцгүй цагууруудыг сонгоод авчихаар хүлээ авахчдыг нь гэж залгаад ерөөсөө ширээний эмх цэгц бол тэгэхээр тасархай болдог. Ингээд болоо. Keyboard, mouse. За тэгээд чихвч нь Bluetooth айлсгүй wireless болчихвол тэгэл дуустаа. Одоо юу байна? Дараагийн хийх ажил захиалагч талаас өөрийнх нь аккаунтыг QR кодоор уншуулж ороод нэг бүрчлэн тохиргоог нээгээд тохиргооны зарчлагыг бол би нэг бичлэгтээ оруулаад дэмий гэж бодлоо. Тэртээ дэргүй өмнө зөндөөл тайлбарсан ярьсан тий. Тэгээ дөрмийн дагуу нөгөө recoil баригч маргч гээд тохиргоог бол тултлан лэн яг цагаад бол аягаыг тултлан угаана гэдэг шиг
гадаад болон дотоодод өөрсдөө ирэх боломжгүй орон нутгаас ч юм уу захиалж байгаа хэрэглэгчдэд зориулж тохиргоон дээр илүү анхаарал хандуулдаг. Яагаад вэ гэхээр тухайн үйлчлүүлэгч нар маань хүссэн үедээ над дээр ирээд ойр зуур асуух боломжгүй байдаг учраас анхнаасаа бүх зүйлийг яг өөрийнхөө хэмжээнд төгс байдлаар тохируулаад өгдөг. Хин хиндээ төвөг удахгүй очиод залгаа шууд тоглоход бэлэн байдлаар явуулдаг гэсэн. Тэгэхээр дараагийн бидний процесс ерөөсөө тухайн үйлчлүүлэгч захиалагчтайгаа холбогдож байгаад өөрийнх нь аккаунтыг QR кодоор уншуулж ороод нэг бүрчлэн тохиргоог нэгээд очиод залгаал тэр давхар бичлэгэн дээрээ холболт утас кабель болгоныг хаана яаж залгахыг нэг бүрчлэн тайлбарлсан байдаг. Тэгээд тэрийгэ үзэл очиод залгаал тоглоно. Захиалагчтай холбогдоод аккаунтыг нь оруулчихлаа. Одоо тренинг граунд татагдах хооронд холболтыг нэг товчхон дахиад урьдчээ. Scorpion 2 маань өөр дөр бүх асуудлыг шийдэж байгаа. Зүүн талаас гаднаас тоог ирнэ. Энэ C-гээс нөгөө үзүүр нь C таблет руу орно. Энэ нь өөрөө дата болон цэник дамжуулах чадамжтай байдаг. Тэр нь юу вэ гэхээр эндээс тоог өгсөн тохиолдолд холболт хэвийн үед таблетаа давхар цэнгэлж яадаг гэсэн үг. Дарагдчих байгаа. За тэгээд keyboard mouse нь баруун болон зүүн урд дээр орсон байна. Чихвчээ энэ дээр салгаж байна. За ерөөсөө л юм. Тэгээ шууд холболтын давуу тал мэдээж таны гарын хурд ямар байхаас хамаарал ямар ч дилайгүйгээр дэлгэцэн дээр үйлдэл очихыг илэрхийлж байна. За тэгээ энэ хүн үнэнч туслахаа ашиглаад захиалагчтай зориулсан тайлбар бичлэгийг хийж явуулнаа. Тохиргоо ямар тач хийж бүрэн хийгдээд дууслаа. Энэхүү холбогч төр бол ерөөсөө таны гарын хурд хэр байхаас бүх зүйл хамаарна. Таны гар хурдан байвал энэ хөрөмж холбогч таны үйлдэлийг хязгаарлахгүй. Миний хувьд ойрын хугацаанд recall баригчийн талаар яриаггүй, тиймгүй бичлэг ороогүй. Тэр хугацаанд манай дээр шинээр нэгдсэн гişүүд байгаа бах пэйж дээр орсон хүмүүс тэд нар маань recall баригч гэж юу вэ? Тэрний талаар ойлголт жоохон тааруу байгаа болов. Тэгэхээр үүн дээр би нэг цомхон товчхон тайлбарлая. Recall баригч гэдэг нь энэхүү таблет болон холбогч төхөөрөмжийн тусламжтайгаар бидний өмнөөс дээрээс доошоо даралтыг хийж өгөхийг хэлж байгаамаа. Recall баригч байхгүй үед одоо яаж бууддгийг нь харуулъя. Харьцуултыг нь одоо энд бол recall баригч асаалттай. Тэгэхээр маусыг би ерөөсөө хойш нь татахгүй зөвхөн чиглүүлэх үйлдэл хийж байгаа. За recall баригч унтраачаар яахыг нь харъя. За одоо recall баригч унтарсан 6x6-аар нь буудаж ин таталгүйгээр маусыг мөн ялгаагүй хөдөлгөөнгүй байдлаар байна. За ерөөсөө л энэ хүмүүс recall баригч гэхээр яад ингээд их асуудаг ерөөсөө ийм учиртай. Гар утсан дээр барьж тоглодог хүмүүсийн хувьд бол хамгийн том давуу тал нь gyroscope гэдэг гоё зүйл нь энэ даралтаараа л явчихж байгаа тийм ээ. Мэдрэмжээрээ дардаг recoil-ыг. Keyboard mouse хэдий тоглоход давуу талтай ч гэсэн яг өөрөө ирээд биеэрээ тоглож үзэхэд энэнийг recoil баригчгүйгээр тоглоход бол ер нь жоох хэцүү. Зөвхөн миний бодол. Энэ магадгүй миний бодол байж магадгүй. Гэхдээ би өөрөө гар утсан дээр тоглодог. Энэ дээр бас ингээ байн тохиргоо хийж байгаа учраас ялгааг нь мэдрээд байгаа. За тэгэхээр recoil баригч нь өөрөө энгүүд хөрөмж төр буу дуран тус бүр дээр нь айгүй нягт алгоритмаар ажилдаг, айгүй ухаалаг. Гэхдээ recoil баригчийг жоохон харагдаж тааруулж
миний зааж өгснөөр үндсэн зарчмаа ойлгоод түүндээ биднээс бас заримдаа хамаарахгүйгээр тохиргоо алдагдах тохиолдол гардаг учраас жоохон оролдож чадахгүй бол тилтердэг бол recoil баригчийг асаагаад димий. За тэгээд 2 буун дээр буудаад үзье. M4 6X-тэй comp angled grip stocktойгоо 2 дугаар honey badger компенсат компш юутай suppressorтэй магтай. За тэгээд нэг жоохон холын байр уу. Энэ хэдэн мэт 457 м рүү эхлээд M4-ороо татахгүйгээр буудаад үзье. Энэ би маус харуулах хэрэгтэй шүү дээ, тий. 6X-ийг татаагүй байгаа шүү. Одоо ингээд тоошоо скролл донгол 3 болчих. 6 руу түлхэж хагаад үүн дээр суун давхруулна. Энэ ногоорж байгаа нь савлгаа өргөч ашиглана. За харъя. Миний маусны барилтыг маш сайн ажиглаарай. За M4-оор 6-г 6 гарна 450 м-ийн зайнаас recoil баригч болон савлгаа өргөч хоршуулан ашиглахад ийм болж. За энэ хангалттай харагдаж байгаа бох тий. 2 дугаар бохоны баажир комп биш суп хийсэн шүү. 4X-тэй мөн ялгаагүй савлгаа өргөчтэй буудъя. Миний хувьд бол маусыг ерөөсөө 2 тишээ савлгаа барих чиглүүлэх хөлтлийг л хийж байгаа. За нэг иймэрхүү. Тэгээд нөгөө нэг сингл буунуудаар буудна, шотганаар шүршин. Надад энэ S12-оор шүрштгэл жоохон хитрхи тэгш бус санагдаад байна. Яадаг вэ гэхээр бүх төрлийн сингл буу болон шотгануудаар автоклик гэдэг систем ажиллаж байдаг. Нэг дарга зүгээр буудна, удаан дараастаа байгаад байвал ингээд балбаад байна л гэсэн. Яг ийм S12-той би өмнө нас дуржил өстэй ийм S12-той тулах юм бол үндэ барахгүй шүү. Сууган байсан ч гэсэн ингээд балбач нь өдөсч ирээсээ сум дуусгаад л өстой тайминг хийхгүй л бол худлаа. За нэг тиймэрхүү байлаа. Дахиад удах юм бол хитрхийн уршуу болох гээд байна. Яа сануулаад байгаа. Энэ recoil баригчийг ашиглах бас тийм амархан биш ээ. Ойлгоход бас жоохон хүндрэлтэй шүү. Би мянга тайлбарлаад өөрөө нэг жоогоо оролдоод учрыг нь олохгүй бол ер нь хэцүү. Тэгээд мянга тайлбарлаад хахад тэрийг нь өөрөө жоогоо оролдохгүй байгаад заримдаа бас биднээс хамаарахгүй энэ нөхрийн программын алдаанаас болоод PUBG-ний апдейтээс болоод Mercer тийм жижиг сажиг төр зургийн алдаанууд байхыг бол үгүйсэхгүй. Тэрийг байгаагаар нь хүлээж аваарай. Байгаагаар нь зарим зүйлийг бол байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд аргадаад аргалаа явахгүй бол төгс бүх зүйл төр төгс ажиллан төгс хөлбөр гэж байхгүй шүү дээ. За одоо юу хэдүүлээ. Тохиргоо бэлэн болсон учраас нэг хайрцаг болж ирээд UB-гээр шууд Эрдэнэтийн унаанд өнөөдөртөө очих унаанд нь тавиад боглоод явуулчих. За тэр процессыг болж игэл би бичгийг бодъё. Анх яг ямар байсан түүн шиг нь буцааж хайрцаглаад нэг бүрчлэн шалгачихлаа ажиллагааг нь. За одоо хэдүүлээ савлах ажиллагаанд орно. Хамгийн гол зүйл болох таблет маань маш сайн хамгаалагдсан байна. Юуны магадч. За ямар ч байсан хайрцаг цавлгаа маань их хайтайхан болчлоо. Одоо мөн дээр дугаарыг нь бичээд UB-г дуудаад Эрдэнэтийн унаанд тавилаа л болоо. За тэгээд энэ бичлэгийнхаа төгсгөл нэг зүйлийн талаар ярихгүй болохгүй нь хэрэг давнуудаа ижил төстэй иж бүрдэл стап боксруулахыг. За боли заавал стап гэхгүй өөр таблет байвал ингээд холбогч гар кейборд эдрийн ч авсан болно.
эдгээрийг авахыг төлөвлөж байвал одоо миний энэ танилцуулсан бичлэгээр ч юм уу аль эсвэл хин нэгний хэлсний зөвлөгөөгөөр сэтгэл хөдлөлөөр хөөрлөөр битгий худалдаа авалт хийгээрэй. Миний зүгээс яагаад энийг дурдаад байна гэхээр зарим хүмүүс сэтгэл хөдлөлөөр авчаад тоглож чадахгүй энэ ч мэдээж хүн болгонд бас тоглохоор зориулсан идэж биш. Авчгаад над руу эргэж буцах гэдэг. Тийм учраас миний зүгээс зарсан барааг солихгүй буцаахгүй гэх анхааруулгыг байнга хэлж байгаа. За тэгээ хит нуршуу зүйл ярьсан бол уучлаарай. Зүгээр битгий тэгээсээ аливаа зүйлд битгий сэтгэл хөдлөлөөр хандаарай л гэдгийг тайлбарлахыг хичээлээ. Миний энэхүү бичлэг дээр дурдсан мэдээлэл бараа бүтээгдэхүүнүүдийн тайлбар нь өөрөө бодит болохыг анхаарна. Бидэнтэй үргэлж хамт байдаг та бүхэнд баярлалаа.